Хэрвээ ам цангаад өгөх юм бол энэ айлд бол ус болдохгүй юм шиг шүү дээ. Бага усаа гамж уухгүй бол. Говийн нэмэх 35 градусын халуун наранд 48 цаг унаа хай зогсох бол амаргүй даваа. Нэг халуун үедээ харшлаад ингээ хоолоо өвдсөн, ингээ ханиалгаад өнөөдөр би жоохон таараа байна яг үнэндээ. Би сулбар байхаар ингээ сэтгэл санаагаас жоохон сулбар болчихж байна. Тэгээд надад мэдрэмж төрөөд байгаа байхгүй юу? За нэг машин олдондоо тэг нэг цаг маг өсрөөл нэг за 2-3 цаг үлээгээд Баян-Хонгор аймгийн 2-3 сумаар дайраад Завхан аймаг руу орохоор төлөвлөж байлаа. Гэтэл аялал маань төлөвлөгөөний дагуу явсангүй гэж. Яагаад гэж юу? Одоо говьд одоо ингээд сууж идэг хичнээн тавилаа юм аа. Миний сонгосон маршрут энэ замаар сүүлийн өдрүүдэд бараг л машин явахгүй гэж нутгийн хүмүүсээс сонслоо л доо. Бүтэн өдөр унаа хай зогссон ч нэрэл огт машин явсангүй. Нэг машин явж бай. Наашаа ирэхгүй байх та гэсэн чи яваад өглөө. Дахиад нэг машин явлаа. Наашаа ирэхсэнгүй. Баяртай. Унаа олдохгүй цагч орой олов. Говьд айл тонохоор болоод нэг өдөр хөдөөгийн сайхан айж амьдралаар амьдэрч хон ямаа сааж Ямаасаадаг ажилд орд юм болов. Цаа ч юмас ер нь ирээд идэв юм шүү дээ гэсэн. ааруул хийж нутгийн хүмүүстэй сайхан танилцсан буу алж дурсамжтай нэг өдөр өнгөрөв. Маргааш нь мэдээж дахин унаа хайх хэрэлдээ гарлаа. Унаа олдох хэсэг нь эргэлзээтэй. Энэхүү аяллаа Баян-Хонгор аймгийн төвөөс эхлүүлцгээе. Let's go guys. Let's go. Өглөөний минь амьдрал сайхан амарсан уу? Баян-Хонгор аймгаас энэ өглөөний мэндийг та бүхэнд дэвшүүлье. Баян-Хонгорт нэг сайхан хоноод гоё унтаж амарлаа. Тэгэд одоо өглөөний цагаа уух гээд нөгөө өчтөр очдөг мазайлаар алхаа ярьж байна. Тэнд өглөөний цаг авдаг гинэ. Тэгээд миний байрлал бодлоос нэг 5 минут талхаал очиж байгаа. Одоо тийшээ алхаа явж байна. Өнөөдөр цагаагаар бол нэр бас гоё өдөр байна. Салхихгүй гоё нартай үйл мүл алгах тэгэхээр өнөөдөр бас за өглөөний цаг авахч. Cheers. Good morning from Баян-Хонгор. Гэхдээ энд мазалаад амарч байгаа хүмүүс өглөөний цаг өгд юм. Тэгээд сая ярьж байгаа гуйжаад өглөөний цаг өөрийнхөө төлбөрөөгөө авъя гэж нийлдэл авчлаа. Идсэн шүү дээ. Бүр орой. Тэгж хоол идэж байхдаа Баян-Хонгорын нэг залуутай танилцаад тэгээд тэр залуу өнөөдөр наваа гэж Баруун аймаг руу явах зам дээр хөргөж өгөхөр болсон. Тэгээд одоо би хайж байгаа гэхээр Баян-Хонгорын төвөөсөө ийшээ завхны бишээ завхан бишээ. Ийшээ Баян-Хонгорын бөмбөр сум буу цагаан сум гээд хоёр сумаар дайрна. Тэгээд одоо эхний ээлжинд ямар ч тач бөмбөр сум юм уу буу цагаан явах машин олох хэрэгтэй. Тэгээд одоо ийшээ Баруун аймаг руу явах зам дээр одоо өчтөр танилцсан Бадка гэж залуугаар хөргүүлээд явахаар одоо төлөвлөж байна. Тэгээд одоо манай бро одоо хүрээд ирнэ гэсэн. Тэгээд одоо хүлээгээ сууж байна. Тийм байна. Одоо эндээс бөмбөр сум буу цагаан сум руу нэг 180 орчим километр зайтай юм билээ. Тэгэхээр бас нэлээ уртал зам туулах юм байна. Тэгээд өчтөр 225 км явцсан юм чинь 180 км ч юу хүн байх вэ? Тийм үстэй. 180 км бол easy. Манай Бадка бороо хийж байна. За сайхан аварсан уу? Сайхан авар. Сая буудлаасаа гарчаал өнөөдөөс эхэлчихэл байж. За явах уу? Йоо. Гэс юм ичих байлаа. Амжих. Одоо ийшээ явал юм идэж чадахгүй. Тэгээд газ нэг юм идчихэд нэг хоол авч явахаар авч өвчөөд шууд зам дээр үлдчихсэн юм л үүжд бол. Артлт нь ичгүү. Яа. Хүү. Яа. Гайг уустай. Амьдрал явж байгаа шүү дээ. Явчихлаа гэж. За Баян-Хонгор аймгийн доод зах руу орж ирж байна. Тэгээ манай Бадка энд хоолны газар гайдыг Баян-Хонгорт гайдыг явж байна. Тэгээ би нэг рестораны хоол биш зүгээр нэг гоё ганцны хоол орж идээ. Тэгээ бас ийшээ авч явах хоол авчиг гэдэг. Одоо яг төв зах руу орж ирж байна.
Тэр хаацсан юм бичиж тэгээд. За бол нүүр царай их газар нь бичиж гэсэн юм байна. Хаалтай байна яг хаа. За одоо тэгэл нэг газар олно. Шанган дугаа зоогийн газар яасан. Ийш л. Чүчтэй хаашаа. Чичээс гоо бичлээ гэж байхгүй. Орондоо очсон хаашаа. За аянгороо хамгийн эвгүй хэсэгт явж байна. Сэртэй. Ард бас эвгүй гараад байна да. Гэтэ сая энэгээр явах чинь жоохон айлаа. Гүйлийнхэн штэ. Тэгхэн бильярд штэ. За. Хурган зоогийн газар гэж штэ. Энэ юм уу? Яг хурган юм уу? Орхон шүү дээ. Яасан маа. Юу тоо явсан. Жинс утсан шүү. Баянгорын төвд байдаг их намган гэдэг дэлгүүр рүү орж ирж байна. Эндээс одоо баруун тийш явах гэж жинс аж хэрэгтэй юмнууд аваад тэгээ замдаа гарнаа. Тийшээ баруун тийшээ би ч юм бас хар халуунд явна тий. Нэг бас аяллыг бас шар хариггүйгээр төсөөлөх аргагүй зү guys. Тэгээд эндээс нэг шар хариг аваад. Энд ч ямар нэг юм бол энэ хиттэй нэ. 330 тонн юм шиг үү тий. Том нь хэр том юм хараа. Том нь хэлээ. Наач зам дээр тамдах хаа. Жижигээс нь авчтаа. Guys энэ Asahi Super Dry энэ Японы номер 1 биер юм байна. Энэ аялалд бол хамгийн гол зохицох биер гэж би бодоод байдаг шүү. За. Хоёрыг авчи. Цаашаа орох байх нь. Манай баруун юурээс орсон юм. За, let's go Баянгор. Asahi Super Dry. Cheers. Cheers. За, let's go. Цаан цагдаа мөхдөг штэ. Цагдаа мөхдөг шээ. За манайхаа юу шүү. Хоол зам ам жолоо ирж байгаа бол ерөөсөө арх сохтууруулах ундаа хэрэглэхгүй. Хэрэглэх ерөөсөө хэрэглэж болохгүй өстэй байсан. Болохгүй шүү дээ. Ууж моохгүй шүү. Одоо уухгүй шүү дээ. Бишээ гарч чад. Бишээ гарч чад юм шүү дээ хоёлаа. Ерөөсөө арх сохтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо ерөөсөө барьж болохгүй. Тэгээд өөрийнхөө амь насыг хамгаалаад бас бус түүнийхээ амь насыг ч гэсэн өдрөө хамгаалаад тэгээ арх сохтууруулах ундаа уусан бол ерөөсөө огт барихгүй шүү. Дуудлан жолооч молооч дуудлаа яа. Энэ дуудлан жолооч байдаг юм. Явж байгаа шүү дээ. За дуучаад үл. Баянгороор ирэл Баткад орсон. За манайха Баянгор ирэл хаашаа залдаг өрөө шууд Баткагийн дугаарыг тавьчих. Та шууд кооштэй. Коор. Баянгорын төвөөсөө ийшээ баруун тийшээ самбартай хөтлөөд тэр газар руу явж байгаа. Тэгээд Матканаа тэнд буулга хайчих. Ганцаараа тэнд хайчих. Цаа чин тэгээд буцаа Баянгор төв рүүгээ яваа. Тэгээд би тэндээс замын унаад дайлдаад түрүү ярьжсэн нэг буу цагаас бөмбөр сум руу явчих юм. Тэгээд ямар тач одоо Баянгорын төвөөсөө самбартай хөтөл рүү нэг 8 км яваад одоо ер нь бараг л ирж байна. Баруун хөтөл. Ийшээ баруун ангийнх явнаа. Гой зогсоол байна. Эндээс бол хангалттай шүү дээ. Борохоо барьж байгаа л бүх машинд зогсоноо. Борохоо байхад бол нэр ийшээ нэр хүсэн зэгтээ очиж. Юмар ингээ баян болог. Тэгэхээр энэ дээрээс болохоор Бууцагаан тийм. ингэж ингэхгүйгээр шууд ингээ баян бүр дээр шууд ингээ бууцаа баян болог ингээ явчих. Байдрын гүр. Байдрын гүрээс ингээ чигээрээ гэсэн. Юу ч наад сумын хатад бууцаа. Бууцагаан л сууч болох болоо. Заг нь хардаа асаа та. Энд нэг машин ууланд байна да. Энд суучих гэдэг үзье. Сая Батка асуух гавчлаасан гэнэ. Бууцагаан замд болно гэсэн юм уу? Одоо хүмүүс хөттэй байна. За Баянгорын салхич хүчтэй байх ч нэ. За Баянгорын төвөөсөө ийшээ 8 км орчим гараад самбартай төвгээд газар ирсэн. Одоо эндээс ийшээ баруун тишээгээ замун нанд аягдах гад энд хүлээгээ байж байна. Тэгээ би энд байгаа цагдаа хаас бас нэг зөвлөмж авъя гэж бодлоо. Тэгээд одоо аялал зугаалгын сар нэлээ их байна. Хүмүүс их явж байна. Одоо та аялж байгаа хүмүүстээ зориулаад тий анхааруулах үүднээс нэг бяцхан зөвлөгөө өгөөч.
За баярлалаа. Сайн явж байна уу? Сайн явж байна. За бид хэд маань цагдаа ерөнхий газрын тэргүүн дэд дарга баталсан. Шугам тэргүүл хар хэсэг нөлөөллийн арга хэмжээний өрөөнд А303 замдуудаа ингээд эргүүлийн үүрэг гүйцэтгээд ажиллаж байна. За одоо амралт зугаалга, аял зугаалгын цаг эхэлсэнтэй холбогдуулаад тээврийн хэрэгслийн хөдөлгөөн маань их байна. Иймд иргэд жолооч нарыгаа замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах хүсээ зориултын дагуу бүсэлж хурдаан тохируулж явахыг хүсэж байгаа юм аа. Тэгээ ингээд шүн орой болсон цагт гэрэл түлгийн мэн тээврийн хэрэгслийн гэрэл түлгийг шилжүүлж ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх талаар анхааруулах сэрэмжлүүлэг өгж байна. За баярлалаа. За саяны хэд бол хамгийн гол чухал одоо анхаарах ёстой зүйлүүдийг бол цагдаах масаа хэллээ. Тэгээ та хэд бас жолоо барихтаа хурдаа тохируулж те шөнө өрөөнд цагаар гэрлээ шилжүүлж чимээ амар те гэрлээ шилжүүлж тэгээд анхаарал сэрэмжтэй, сонор сэрэмжтэй явахыг бас би уриалж байна. Тэгээд бүгдээрээ аян замдаа сайн яваарай. Зам дээр 2 цаг хүлээсний эцэст цагдаа ах маань дараагийн газар руу явах унаа олж өглөө. Надад тусласан баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Дараа уулзъя. Дараа баян хөлтөд уулзъя. За унаа олсон. Сая машин зогсоогоод наач уулзчих. За манайхаа юу яа? Та хэд би нэг аяллаа маршрут дээр зөвлөгөө өгье заяа. Нөгөөд чи өөр зөвлөгөө өгдөг болсон. Та тэр Баян өнгөрийн төвөөс Завхны Отгон тэнгэр хайрхал руу явж байгаа бол 2 замаар явж байгаа. За эхнийх нь болохоор Бөмбөр сумын Байдгарын гүр өнгөрөөд 140 км дээрээс нөө 140 км дээрээс хоошоогоо нэг жижиг овоо байгаа заяа. Аван дээрээс хоошоогоо Завхны Отгон тэнгэр рүү салаа явчих болох юм байна. За хоёр дахь зам нь болохоор одоо Гана битээр одоо Буу цагаан руу явж байгаа. Буу цагаанаас хоошоогоо Завхны Отгон тэнгэр рүү Баян өнгөрийн 2-3 сумаар дайраад явж болох юм байна. Тэгээд битээрээ сонгосон зам болохоор түрүүнээс Буу цагаан дээр очиод тэндээс унаа олно гэдэг байдлаар явж байна. Яг тэгж явах юм бол надад бас нэг гоё давуу тал нь гэх юм бол Баян өнгөрийн нэг 3 сум тий 3 сум бол үзэж чинь ингээд яг дэрэг дээр нь дайраад тэгээ тий нутгийн хүмүүсийн бас тий дондор нь ингэж нэвт дайраад бас явж болох юм байна. Тэгээд аялж байгаа юм чи одоо тэгж л явъя да. Зам төтлөөд явах хэрэгтэй нэг. Яг хөө энэ замаар Байдгарын гүүрээр явах юм бол нэг 30 км төтлөө явчих юм байна. Тэгээд одоо яг Буу цагаанаараа тэгээд хүрээ марал Баян болгоны сумдуудаар явах нь яа. Тэр нь л ойлгосон байна. Би юу яана Ганагийн хормон дээр очиж хайгаад гоё блог хийнэ за. Замлчихэд үл тэгээ шууд өгч байна. За. Амсан шүү. Өрн нэстэй. За ямар тач Ганагийнхаа хормонд очиж тэгэл. Сайхан харин хизээг нь мэдэхгүй байгаа шүү гэхдээ. За Завхны Отгон сум руу салтыг яг энэ нараа хүрээ марал нэтрээ. За цаарсаарс. Би ч асууя тэнд нэг машин байна. Тэр машин хоошоо Завхан руу Отгон руу явж байгаад очиж асууя. Хүрээ марал Отгон сум. Би уусаа энд л зогсох юм биш үү? Энэ салбар зогсох. Одоо тэгэл тэгсэн. За энэ машин зогсож очиж асуугаад. Бишгээ зам машин хэр явж гин тэгээд хаашаа явж байгааг нь асууж.
Цагч орой болоод унаач олдохгүй юм шиг байна. Миний сонгосон замаар машин бараг л явахгүй байгаа гинэ. Ганагийн дөнөө шин хонохоор боллоо. Үгүй яах нь юу юм уу? Энэ ямаанаас хонь гарцсан юм уу? Энэ гараагүй сте. Энэ яагаад ингэж ямааны сүү хөөд байгаа? Ихэн хоноо. Аа зэхэр юм бэ? Хэр хоргол гэдэг хэр ямаан л хөлцсөн. Өөрчлөсөн ба штэ. Оо за. За баян онгор энэ баг говь нутагт орно тий. Говь талд ингээд анх удаа хоногч шүү дээ. Ангар бууцаасан. Орой одоо энэ чинь 8 цаг 30 минут болж байгаа байхгүй. Би чинь хангаа газар хөвчлээ явдаг хүн чинь орой ингээд подолктой байж халууцаад ингээд баг хүйс нүс гараад гой халуун бас оройтой бол гой намаахан гоё байд юм. Янз бүрийн тэ. Энэ сая ганаа битээр бууцагаан сумаас яваад бууцагаан сумаас наашаа хэдэн километр гэсэн би? 25 30 орчим байсан бах тэ. 25. Ганаа битээр бууцагаан сумаас 30 орчим километр яваад ганагийн энэ дээрээ байж байна. Тэгэд манай эдэн хойно ямаа холбот цааж байна. Тэг байгаль бол бүр үнхээр гоё. Гадаа бүр намаахан ямар салхи алга. Амар амгалан гэ түүл биш та. Янз юм шиг гоч. Янз байгаа шүү дээ. Ингээд нэг годроо хамраад байгаа л да. Үсээ голдорч яач энэ манай төвчтэй. Малын одоо байгаа да. Тэнд чалж яваад. Тэнд энэ одоо энэ говь тал одоо энд ойрхон гол байдаг нэг 3 км зайд. Тэнд ингээ орой болохоор ингээд бүх 5 гошоо биш одоо 4 өхөрнөөс бусд байгаа гэсэн үү? Хүр байгаад байгаа хонь одоо хонь маань. Тэмээ байхгүй. Тэмээс бусд бүх мал одоо тэнд гол дээр одоо байгаа гинэ. Тэгээ тийшээ амжуул орой очие тэгээд говьд одоо анх удаа онох гэж бас тэгэл бол үнэхээр бүр амар амгалангийн түүл гой дулаахан байна тэгээд ямар салхи алга. Би та хэд юу үзүүлэх чинь одоо ард манайд 3 талд ингээд ямаа холбоц цааж байна. Тэгээ сүүлийн үед жаах одоо хөдөө мөдөө явангууд ингээд ямаа холбоч байгаа айлууд амар цөөхөн болцсон. Тэгээд энэ бас мэдхгүй хүмүүсээ л те ямаа яаж хэрхэн яаж холбот юм тэгээд ямаа холбоцсон байгаа юу харуулъя за одоо. Гар хөл өрөвдөд ерөөдөө яв. Суудаг ямаа яах вэ? Яа ихчлээс тэгээ мэрэгчлийн сааж байна. Манайха ямааг ингэж холбод цаадаг шүү дээ мэдхүү. Энэ бол эртний боломжтой л дээ. Хит энэ ч бүр дээр үеэсээ ингэж манай монголчууд Холбоц саадаг тий. холбоо саадаг байсан шүү. Бас Харуултаа ингэж холбоо энэ боогдохгүй даваалтаа. тийм тэгэхээр манай бас тэг хөдөө мөдөнөх явдаг хүмүүс бол нэг ямаа холбоо цаах байтугай баг ямаа үзчихсэн юм уу юу? Тэгэхээр ямаа бол ингэж холбоо цаадаг. Тэгээд би бол сүүлийн үед хөдөө явж байхдаа ямаа холбоо цаахыг 2 удаа л харж байна. Баян үлхий тэгээ баян онгорцыг ямаа холбоо цаахыг харж байгаа. Тэгэхээр өөр газарт бол хөдөө айлууд ороход ерөөс ямаа холбоо цааж харж байгаа. Тэгэхээр энэ чинь бас үгүй энэ чинь жоохоо ямаагч чинь бас холбохтой бас учир байна. Хоолойг нь боогоод алчихгүй шиг нэг эвтэйхэн бас холбож штэ нараа. Тэ. Энд ихтэй өхгүй таам шиг байна. Нараа.
Гайгүй юу. Нэрээ тийм Бүр амар болсон биз дээ нараа. Өглөө гайгүй юу. Тэгээд ингээд хооронд нь сөөлжлөө тий. Ээлж н оруулчих юм шүү. Тэг царайг нарахаар бүгдээрээ өгөх гэж юм шиг харагдаад байна. Зүгээр өгөөш. Тавьсан чи бүгдээрээ өнгөрөөд унах бай тий. Газар дээр нок. Их яманаас хэдэн литр суу гарлаа. Яманаас уу. Тий. 50 литр үү? 250. 250. нэг юм. Тий, зөвхөн нэг яманаас. Ихээр тэгээд. Энд хэдэн ямаа? Нэг яманаас 20 биш 250 литр суу гарах боломжтой байдаг. Грамм тийш дээ. Юу 250 литр вэ? 250 литр. Тэгэхээр чи өөрөө алах нь шүү дээ. Ямар үхэрчтэй гэж гарахгүй шүү дээ. Нэг яманаас 250 мг грамм 250 грамм суу гардаг гэхээр чи энд хэдэн ямаа гоо гинэ? За 100 яманаас 250 хэрч идэв. За тэгэхээр энэ ард байгаа ингээд 100 орчим яманаас нэг 150 орчим литр сүү ингээд гарчиж байгаа юм биш үү? Тэгэхээр бас их сүү гарч шүү. Ямаагаа олбоо цаагараа та нар. Залхуухгүй шүү. Яа тэрэ. Тэр юу? Маргой. Говьд тийм гоё юм уу? Өрөмөрө даахгүй гоё тэгснэ. Нэр чимээгүй наамгүй ингээд харалтаа. Тасрахаа нөө. Янз. За одоо ямаа саажаа сэтгэлээ болцоор ямар вэ? Гайхны. Зү юу? Агтус. Нийт хэдэн ямаа сааж байна? Нийт юу? Тавдгүй. Наа чи хэрэг суу гарч байна. Ихтэй. Ихтэй. За дараагийнхоо. Ингэж чад явал амар их гарт юм шүү дээ. Шууд араас нь огсруулаад гарт юм. Ингэ зах зүг. Дөрөв байхгүй үстэй. Өөрийнхөө дөрөв ихтэй жоон гадуур татвар л яагаад байна. Оо за одоо ястаа яг байрлаа шүү. Би нэг өхөр хөвсгөл цаажээс авахгүй анх удаа. Гэхдээ өхөрчин мөр ааштай байлаа шүү дээ. Доороо нөгөө юугаа түнбөнгөө мартцсан. Нөгөө өхөр нь явна гэ нөгөө ихч чинь нөгөө месс ихч чинь сандраад. Тогоод өвшөө энэ дөрөв сүү авах асгачвал тэгэл дуусна шүү дээ. Ямаа бол арай жижигхэн болохоор тэгж асгач гэсэн юм бас гайгүй юм байна. Та яаж ингэ сараад байна? Оо. Яа вэ штэ? Сайн гарахгүй юу? Ямаа саадаг ажилд орд юм лөө. Цаа ч юм бас ер нь ирээдүйд юм шүү дээ гэж. Ямааны одоо сүүгээр юу хийж болох вэ? Ааруул юм. Тарг сүү. Тэгээд ямааны өрөмчин бас гоё шүү дээ. Ямааны айраг шиж байхгүй хаа. Айгүй. Яа, ихтэй адууны самыг л гүцэхгүй шүү дээ. Тэгээ ямаа саах ингэж саах бол бас амар олон юм гарч байгаа хөө тэ. Гарын булчин сайжрах гэж. Гатын чичгүй нэг. Нэг дор нэг 10 ямаа саачвал ер нь нэг 2 цаг жимд явсан цай тэнцэх юм шүү. Тэ? Ямар гараад гарсан. Би одоо нэг дээрээ бас гар мар татаад шүү.
амар амтчаар амтчдаг тийм. Тэгээд ингээд ерөөсөө идэхгүй гэж хараад. За энэ цөөн бол нэр бас амар цөөн байна. За тэгээд гана танаа томж болохоо. Хан. Алтан төрөө ирсэн байна гэх. Алтан төрөө чи болсон. Орсын хэл. Тэгээ орсоор ангуудаа байгаль нуур юм үүтэй. Байгаль нуураа. Дуулта. Тааны цэцэгтэй таалта. Баясгалангийн дуу өстэй. Баясгалан чинь юу лээ? Бүрийн марлаг. Энэ тийм ууцаа нэгтэй. Би зүг ярьсан. Ой, манайхаа юу штэ. Тааны цэцэгтэйгээд нэг зүг өстэй те. Тийм баясгалангийн дуу гэдэг штэ. Тэгсэн чинь Тааны. Өнж мөрөө зүг тэр дууч. Тааны цэцэгтэй талда таварныг л өнжмөрөө тайван амгалан чинийхээ танил өнөрт хоргодмороо. дуучин баясгалан энэ миний ирсэн байгаа. Сумын яг энэ тийм баян Яг энэ гол. Яг энэ гол. 3 дугаар багийн. Энэ доорны гол байгаа энэ голын ер дээр төрсөн юм байна. Яг зөв. Энэ юм байна. Тэгээ миний энэ дагаас говь мах өөр идэм байна. Тааны иддэг ер нь малын мах бол нэр үнэхээр өөр амттай юм байна. Би амьдралтай юм цөөн идчихаагүй. Ярьчихгүй те. Энэ гоё амттай хоол юм аа тэгээд намайг ийм гоё хоолоортой ялж байгаа. Ганаа болоо. Ганагийн гэр бүлийнхээ зөндөөх баярлалаа. Тэгээ бас хонуулах чад баярлалаа. Тэгээд зам дээр хонох ч юм чи ингээд тий буу цагаан самунд ирж айлт хонох ч штэ. Гадаа яа тийм лээ гэж хэлсэн чи айлт хонох ч штэ. Говийн ус сайхан бүлээн байх юм аа. Энэ одоо баг халуун усаар угааж штт. Өглөө голоос авсан ус мөртлөө ингээд халуун болцсон байх юм. Нэг хоёр. За тоогоонуудаа бэлтээд эхлээд газ бэлэн жижиг тоогоонуудаа ингээд бэлтээд тавьчих. Жижиг тоо. За юу яана? Би харагдаж байна уу? Тэ ганцаараа явж байгаа ч өөрийгөө харж чадахгүй. Ингээд өөр өөртөө яриад байж идэм аа. За юу яа? Одоо өглөөний 8:30 минут. За 8 өнгөрч байгаа. Тэгээд одоо энд байгаа манай айлын хэд одоо хот руу явах гэж байгаа байхгүй юу? Тэгээд би замднаас үлдэх юм. Бөмбөр суман дээр үлдээ тэндээсээ хойшоо завхны отхон сум руу унаа хайж зогсон. Тэгээд одоо энэ газ энэ дэд хотын сумгаас одоо өглөөний цагаас игээд тэгээд хоолоо их гээд байж байна. Жишээ энэ давсан жижигхэн энэ хатаас ногоон сонгон нэг зэрэг шал лавшаа гомдоо гэж бодаатай шүлхий гэхлээр бодоо нараа удаан болох юм шиг байна. Тэгээд гомдоо шүлхийд боллоо. Эхлээд ингээд нэг өөрийгөө хараад тгүү. Та хэд наваг төр хүлээж гараа. Та хэд наваг төр хүлээж гараа. Орчин байгаль наглал янз бүрээс Баян хонгор аймгийн Буу цагаан сумаас албан ёсоор өглөөний мэнд би анх удаа за барыг л анх удаа юм байна. Анх удаа ингээд говь газар ингээд айлт хонж үзлээ. Тэгээд маш сайхан сэтгэлтэй одоо маш гоё хүмүүстэй танилцаад гэрт нь хоноод гоё дурсамж үтээгээд тэгээд энэ өглөөг эхлүүллээ. Тэгээд нэг юм ажиглалаа. Би чи ингээд хангаа газраас ирж байгаа шүү дээ. Ингээд 10 хэр за ингээд арангаа
Өмнө ч гэсэн ингээд ихэнхдээ хангаа газруудаар хөвчлэн ингээд өргөжтэй ажлуудаа хийжсэн. Тэгээ өчигдөр орой ингээд говьд ирээд бас нэлээд удаан цаг ингээд байгаад хоноод өглөө боссон чинь ингээд шүн хоолоо өвдөө заяа. Ингээ хоолоос иргэнээд хоолоо захтнаар ингээд ханаа төрөх гэдэг юм шиг ингээд өглөө жоохон нос гойж жоохон бас эрүүл мэндийн хувьд бол бас жоохон тааруу доо өглөө эхэлж байна. Тэгээ түрнээс хойш найтайлаглаа, аниалаглаа ингээ хоолоо өвдөөд. Тэгээ би эндээс энэ доо хаас суусан чинь нөгөө хүйтэн халуун орчлохаараа бас ингээд хүний бие ингээ жоохон эсрүүсэл үзүүлдэг гинэ. Тэгээд цаадах чаа жоохон шамарсан. Баялын дөнгөж 3 дахь өдөр байдаг одоо ингээд хоолоо молоо өвдөөд шамраад эсвэл ингээд говьд ирээд барцад нь гарч байгаа юм байл үүдээ л гэж бодлоо. Тэгээд одоо яах вэ? Биш бөмбөр сум руу явж байхдаа замаасаа нэг энэсээ ороод хоолооны юм авчи. Тэгээд гайгүй болчих واخа гэж найдаж байна. Одоо угш хоошоо бүр амар хүйтэн газар руу явна. Завхны отгонсоо ингээд хайрхан ингээд. Тэгэхээр тэнд очиод бас даарна. Тэгэхээр одоо халуун хүйтээ одоо хэр хоорондоо ашиглах юм байгаа би бас мэдэхгүй байна. Тэгээ бүхэн болдгоор болох байлгүй дээ зөвлөг гэж. За энэ удаагийн аялал дээр би аяллаа нэлээд олон хэрэгслүүдээ шинээр сольсон байгаа. Та аяллаа одоо шинээр авсан бүтээгдэхүүнүүдийн хальт танилцуулж байгаа. Тэгээ энэ бүтээгдэхүүнүүдийг би яагаад сольсон бэ гэхээр одоо би одоо өрөвчөндөө өмнө нэг 25-аас 27 кг ачаад явдаг байсан байхгүй юу. Тэр нь бол 25-аас 27 кг ачаа үрээд алхах гэдэг бол жоохон үнэхээр хэцүү байдаг байсан. Тэгээд жил хэрэгцсэн миний ачаа ингээд багасаар байгаа. Тэгээ энэ удаа одоо газан билетийг тогоо аяг тэгээд халбас сэрээгээд одоо хоол идэх хэрэгслүүдээ бүгдийг сольсон. Тэгээд сольсон шалтгаан нь ингээд ачаагаа жоохон хөнгөлөө. Тэгээд бас нуруугаа жоохон хайрлаа дээ хамгаалаа. Тэгээд бас цаашдаа урт удаан хугацаанд хэрэглэх бас гайгүй юм авчигээд бүтээгдэхүүндээ бүгдийг сольсон. Тэгээд шинэ газан дээр одоо анхны хоолоо хийх гэж шүү. Тэгээд жоохон бүтлгүүтэл байж магадгүй заяа. Гэхдээ та яд ойлгох юм эсвэл анхны газан дээр одоо анхны одоо шинэ хоол хийх гэж байна. Тэгээд энэ газ болохоор Primus Light Plus гэдэг Fjallraven одоо миний хамтарч ажилладаг газрыг та одоо миний бичлэгийг үздэг хүмүүс бол мэдж байгаа хэрэг. Fjallraven брендийг одоо хамтарч одоо оруулж ирдэг газар. Энэ Primus Light Plus гэдэг энэ одоо өргөжтэй аялагчтай хэрэглэдэг нэг хүний одоо газ болон плетийг болохоор бас Шведийн тийм аяны явц хэрэгслийн маш алдартай брэнд. Газыг одоо анх удаа туршиж үзээд хоол хийх гэж байна. Энэ газ нь болохоор нэг урт хэрэглээний газ гэдэг чинь урт тийм газ орохгүйгээр ийм газ ордог юм билээ. Тэгээ энэ газ нь болохоор за наа чи өргөжтэй аялаа явж байгаа хүмүүст аюу амар заяа. Одоо энэ хэмжээтэй нэ шүү дээ. Энэ хэмжээтэй нь одоо 3 тийм хэрэглээний газыг оруулдаг гинэ. Тэгэхээр би 3 газ авч яснаас нэг ийм том газ аваа явцсан хөнгөн. Яа, шүү. За усаа буцалгаад борцоо дээрээс нь хийж өгөөл борцны хамт ортол нь дахин нэг гой буцалгаад за албаараа сайхан хутгаад өгөх гэжээдэл яг тэгнээ тэр нэг юм болох гээд байсан юм аа зөлөг гар мараа төллөө штэ чи өө зөлөг яана ой бүр хоолоо асгаатглаа бүр энэ яг ийм болох гээд байсан юм аа тэр шипа заарч өгсөн. Хөргөн дагуу өстэй. Тань суучихгүй юу? Суу тажууд доо яриад боолоос очлаа. Тагууд энэ ай тоо юм. Тань суусуу. За, газ бэлтгэж нөхөх. Амар уустай. Чиг. Энийг хоолоор дайлнаа. За, юу яаж байгаа? Би Баянгор аймгийн Бууцаагаан суманд ахын гэрт хонж байгаа. Тэгээ нэг гэртээ оноос ахтаа баярлаа. Оо баярлаа гэдэг зүгээр. Төлөж чадсан. Нэшл цаашин дуулна. Сайн болно шүү дээ. Бүхэн байж болно шүү дээ. Өглөө бодота цай, баяжта цай. Тэгэл яг хуу доор нь жижигхэн мах хуураад гоо цөөн бодота уурмаа бас хийж болно. Ингэж хийж байна. Ол молыг бол нэг 5 минут л хийн. Би сая жоохон анх хийж байгаа болохоор жоохон угсрах жоохон удчихлаа. Уул нь амархан угсрахад нэг 10 секунд л болох. Анх нь Баянгор аймгийн одоо таны нутагч энэ Бууцаагаан тий байна. Бууцаагааны одоо хамгийн алдартай зүйл нь юу вэ? Хоол одоо эсвэл манай алдартай зүйл нь цагаан дээр ордог шүү дээ. Цагаан дээр.
Монголд одоо Баянгорт хамгийн алдартай. Хамгаалалтаас манай Баянгарын тэмээ тугаар алдаа. Тэмээний тавгийн харуулт энд байд юм уу? Тийм шүү дээ. Энэ хийгээд өдрийн дугаар болсон. Зөв хоол ам тамч янз юм байна. Тэгэл сандан гэсэн байгаа яа. Гомог насаад та тэгээд чи тэр онд юмудаа хэлчих. Чи өөрөө зүгээр. Би бичлэндээ оруулах гэж касс хийчихсэн. Энэ хамтарч ажиллах газрыг бичлэндээ рекламдж байгаа. тэгээд ингэж явсан яа ингэж Зүгээр. Би юмудаа хэлчих. маа өөрөө Үгүй та идчих зүгээр асуудал. Ахыг хоолоор дайлж байгаа маа. Хоёул хуваагаад ич. Ах амсаад хаилтаа ямар хүн? Амт ямар вэ? зүгээр Янз нь. янз бай. Та идчих. Амт хэлж. Та идчих зүгээр. Та идчих асуудалгүй. Би энийгээс имплүүлчих. Асуудалгүй нач. Зүгээр чухнаач гайг болчихно. Ийшээ та дуусч байгаа. Зүгээр. Тэр санаа гоё л байна. Гэс тэгэл хоол идчихэж байгаа юм тэр. Би анх удаа наад тэр хийж байгаа. Тэгсэн жоо удажчлаа. Аш өөдөө жоош. Шууд эндээ газар яачих юм уу? Өөр газар ирсэн байгаа шүү дээ. Түрүүний айлаасаа яваад яг бууцаагаа сумаар төвд нь ороод ирлээ. Энд манай дуугаа янзлуулж чинь энэ үедээ ийшээгээ дахиад нэг хөрх хэдэн километр яваад замаасаа буучих юм. Тэгээ суман дээр нэг дэлгүүр орт. Энд нэг хөрхэн дэлгүүр шүү дээ. Сумын дэлгүүр. Буяа аривч. Хүнс барааны дэлгүүр юм. Яа. За сайн уу? Зэн ийм хөрхэн дэлгүүрт ороод ирлээ. Хэн бэ нөө идэж явах юм маар зүрээ. Хөтөөгөө жомс. Идэж явах юм андаас авчих юм. Зүний шүүс аваад миний нэг шүрмс жоо ачаалаа жоохон нойр гол алгадаад ихсэн чинь шүрмс жоохон татах гэдэг юм. Зүний шүүс авчих. Тэгээд нэг ус аваад нойр зүрээ идэх юм авчих. За Баян онгорын одоо хамгийн алдартай зүйлс нэг бол тэмээ тавгийн харуул гэж байд юм байна. Тэгээ энд байна. Зүгээр энэ бүр янзын харуул шүү дээ. Тэмээ тавханаас авсан юм уу? Яманы харуул. Яманы тэмээ тавхан харуул. Манай ч тавьдаг ийш нөө хасаа Манайха цагаан сармаар харуул хайж байгаа. Баян онгорын ангиас тэмээ тавгийн харуул. Баян бууцгаанаас. Баян онгорын бууцагаан сумаас тэмээ тавгийн харуул аваарай. Тэгмээд буяа аривчих гэ зам дээр дэлгүүр байгаа. Тэгээ хичээс тэмээ тавгийн харуул авч болох юм биш үү? Тийм үстэй гэж. За зүүн хань шийдвэ. Уунаш 50,000. 50,000 төгрөгийн үнэтэй. Доошо мошо байгаа мохт юм уу? Байдаг бахуу зарж байгаа хүмүүс. Эзэн хүмүүс л гэдэг шүү дээ. За 50,000 бол та авчихлаа юм. Хилэн 50,000 гэсэн үг тийм. Хэд ирэхүү одоо нэг ийм хэмжээтэй. зүгээр энэ хэд үлдэх байх таа. За нэг 5-6 ширхэг бол дангачтай манайхаа. За 100,000 бол нэг хөөрхөн 5 засч шүү дээ. Андрэл минь чи айлоо тохтой алдаатай оноотой амьдралын зам минь нэг машин явж байна. Наашаа ирэхчихгүй байх та гэсэн чи яваад өглөө. Дахиад нэг машин явлаа. Наашаа ирэхсэнгүй. Баяртай. Би сая бууцагаан сумаас сая ганаа болон ганагийн гэр бүлийнхэнтэй хамт яваад манай эдэж хот руу яваад өглөө. Тэгээ наа буцаагаад энэ бөмбөр сумын оролцоо намайг үлдээчлээ. Үлдээчлээ ч яах вэ? Угаасаа би үлдэнэ. Тэгээл ингээд сууж जैन. Тэгээд Завхан аймгийн Отгон сум руу болохоор хоёр замаар явж болно. Нэг нь энэ зам болохоор Баян аймгийн Баян болыг сумаар дайраад Завхан аймгийн Отгон сум руу очино. Тэгээ Отгон сумаас Отгон дэнгэр харах гэж миний хувьд ойлгож байгаа. Ингээ хоолоо өвчтсөн, ингээ ханиалгаад өнөөдөр би жоохон таараа байна яг үнэндээ. Өчтөр болно бүр амар өчтөйтэй гэсэн чи өнөөдөр жоохон биес холбохоор тэгээд ингээд жоохон биес холбоор байхаар ингээд сэтгэл санаас жоохон солбор болчихж байна. Тэгээд ингээд сууж байна. Тэгээ уусаа одоо ганц аргалгаа ийшээгээ
отхон сум руу одоо эндээс Баян болог сум, отхон сум руу салах машин одоо эндээс ингээд салаад иж явна. Энд явж байгаа машин болгоныг зогсоох ёстой. Тэгээ машин болгоноос суугаад тэгээд машин олдно гэж одоо найдаж байна. Тэгээд надад мэдрэмж төрөөд байгаа байхгүй. За нэг машин олдондоо тэг нэг цаг маг өсрөөл нэг за 2-3 цаг хүлээгээд машин олж авах та гэсэн итгэл бол нэг найдар бол байгаад байна. Тийм болохоор би тэрэндээ итгээд ингээд хүлээгээ суугаад байна. Тэг мэдрэмж төрөхгүй бол би ч хүлээхгүй л дээ. Тэг өөр одоо арга зам хайштай. Тийм болохоор одоо энэ итгэлээ дуустал хүлээе тэгээд арайч өдөржингөө хүлээчих байлгүй залуу гэж халааны оронд. Энэ бол амар халан байна. Гэхдээ Лаос, Камбож улсад бол энэс амар халан байсан болохоор энэ тийм хэцүү санагдахгүй байгаа ч гэсэн хоолоо өвдсөн болохоор тэрэндээ жоохон төгшөөгөөд би амар суулбахаар байна. Тэгээ Мисан энэ хувьд бол алга. Тэгээ гэхдээ Азар энд 4G бол байна сүлжээ. Тэгэхээр ямар нэгэн чинь одоо за муугаар бодоход муу юм боллоо гэхэд яг сүлжээ байгаа болохоор санаа зовлтгүй. Тийм байна. Тэгээд одоо унаа олддог байгаа. Тэгээд одоо чи 8 сар дүн гэж гарч байгаа болохоор энэ замаар ингээ хоошоо цаханлаа явж байгаа машин ер нь амар эрс багцсан гинэ. Өдөрт нэг 100 тонны машинууд л явж байгаа. Тийм болохоор одоо энэ хитэн цаг хүлээхийг бол би одоо тааш мэдэхгүй байна. Тэгээд одоо мэдэх юм нэр үнэхээр алга. Одоо говьд одоо ингээд сууж идэг хичнээн тавилаа маань мэдэхгүй яг юу ч болоод байгаа. Тэгээд гэхдээ үүрэгч байгаа болохоор би айхгүй нөө. Үүрэгч байгаа болохоор урт санаа олтон бас янз бүрийн метрээ одоо муугаар бодоход муу болохгүй гэж бол би найдаж байна. Тэгээд үүрэгч бол миний хамгийн сайн найз. Тэр бол ингээл байждаг шин. Тэгээд үүрэгч маань авахд бол тэгээд болно доо. Үүрэгч авахд бол тэгээд иймэрхүү асуудлууд бол нэг юу ч штэ. Тэгтээ үүрэгч ингээл хүн шиг штэ санаа. Одоо би ингээ үүрэгчээ энд үлдээчихэд зам амрууш алхаж чадахгүй заа яг цаагаа үлдээчихэд тэний жоох ингээд хажууд нэг хүн байхгүй юм шиг ингээд мэдрэмж төрөө ингээд хайртай хүн ингээд орхисон юм шиг мэдрэмж өгдөг нэр. Өөрөвч бол ингээд хүн харахад бол яг зүгээр ингээд материалын ингээд зүгээр материалыг зүйлж гисэн ингээд миний маш их үнцэнтэй. Тэгээд баян хажууд байдаг ингээд бүх цаг үед хажууд байдаг. Сайн муу мэдрэмж бодолтой бүх зүйл тохиолдсон юм миний хажууд байдаг болохоор өөрөвч маань байгаа болохоор ингээд битээр алцахгүй битээр дэлхийг таарна. Битээр хамтдаа дэлхийг таарна. Тэгээ одоо юу ч машина хүлээе тэгээд 3-4 цаг хүлээсэн ч одоо яг өдрийн одоо 11 цаг болж байгаа. Бороо мороо ороод одоо дуусгана шүү дээ. Тэр гүүрний доошоо бороо ороод баг тийшээ орох юм уу? Өөр бороо ороод одоо нугдах газар бол алга байна. Андрей Мачи. Оо түрүүнээрээ түрүүн говь алтар явж байгаа хүмүүс надад энэ зеро ундаг гэдэг бас энэ устаа өгсөн. Болоостой. Бай. За. Фэйдний шивэрч нэг цусаа. Багтах юм болов. Машинууд бол зөндөө явсаар. Гэтэл миний чиглэл байхгүй байна. Цагч маань түлээсэн. Одоо 1 цаг болж байна. 11:30-аас хойш хүлээсэн гэхэр чи 1 цаг хэрч байна. 1 цаг 30 минут хүлээсэн. Мөрөөдөл гэдэг зүйл байгаа шүү дээ. Хүн ингээд зориг мөрөөдөлтөө хүрэхийн тулд ингээд шууд ингээд нэг өдөр шууд энд байжсэн. Одоо мөрөөдөл энд байлаа гэхэд шууд ингээд нэг том алхаал энд ерөөс хүрч чадахгүй. Ингээд баг өдөр бүр ингээд багаар алхам хийж өдөр бүр ингээд баг тухайн зүйлийн төлөө ингээд цаг гаргаад хичээл зүтгэлэн тэр маш олон өдрүүдийн нийлбэр нь ингээд тэр мөрөөдөл гэдэг зүйлд авчирна. Яг бүх юм бас ингээд амархан бол байхгүй. Миний сонгоод явж байгаа зам ч гэсэн амархан байхгүй. Ингээд сайн зүйл, муухай зүйлс бүгд ээлжлэл би тухайн зорьсон зүйлдээ хүрнэ. Би хэрвээ энэ хэцүү байгаа зүйлийг яг нэг хэцүү биш байна л да. Яг машин амар удаа хүлээж ин дээрээс нь жоохон халуун тэгээ жоохон хоолоо өвдсөн. Тэгээ яг энэ жоо хэцүү байлаа ч гэсэн энэ зүйлийг би заавал туулах хэрэгтэй шүү дээ. Би энэ зүйлийг туулахгүйгээр би эзэс зорьсон газар очихгүй. Очиж болох л бахалтай арай амархан замаар ингээ очиж болох бах. Гэхдээ тэр нь миний хувьд
миний сонгосон зам биш болохоор би тэр замаар нэг алахгүй баг. Яг энэ зам ингээл би яг энэ зогсож байгаа миний өөрийн сонгосон зам болохоор би нэг харамсаад байгаа байхгүй. Йоо, инара. Юу вэ? Ах дээр өчтөр хамт ирсэн билээ. Ахаараа. Хань яасан ч.